Би дэлхийн бүх үндэстний байтугай. Ярвсын элч нарын хэлээр ярьдаг болсон ч ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайргүй байсан бол миний яриа хоосон хөнгөнөх харанга мэт утга учиргүй болгосон. Би ертөнцийн эзний үгийг бусдад дамжуулах чадвартай болж түүний ярвсын бүх нууцыг мэдж бүх сургаалыг ойлгож онцгой их итгэлээр уулыг хүртэл хөдөлгөн явуулвч ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайргүй байсан бол миний тэр бүх авьяас чадвар амьдралч гэсэн утга учиргүй болно. Би өгөөмөр загнаж бүх хөрөнгөө хүмүүстэд тараан өгч өөрөө хоосорн хавчлага зовлон эдлэж галд шатаагдавч ертөнцийн эзэн ба хүмүүст хайргүй байсан бол энэ бүхэн надад ямар ч ашиг өгөхгүйсэн. Иймээс бид ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд хайртай байх нь хамгийн чухал хэрэг мөн. ертөнцийн эзэн ба хүн төрлөختөнд жинхэнэ хайртай хүн ямар ч зовлонг тэсвэрлэж, бусдыг өрөвдөн хайрлаж, хүнд атаархаж төөрөхгүй, өөрийгөө магтахгүй, их зам болон эвгүй бүдүүлэг ааш гаргахгүй, хувиа бодохгүй, амархан дүрсгийж уурлахгүй, бусдаас өшөө авахыг хүсэхгүй, муу явдалд баярлахгүй бөгөөд зөвхөн шударга юмд л баярлана. Тийм хайртай хүн ямар ч хэцүү байдлыг тэсвэрлэн тууж, цайлган сэтгэлээр бусдад итгэн, ямагт сайнаар бодож, муу зан үйлстэй хүн Есүст итгэн өөрчлөгдөхийг хүсэж, үүний төлөө бүгдийг туулж давна. Хайр бол хүний мөнхийн чанар бөгөөд хизээч устдахгүй. Хүмүүс одоо ертөнцийн эзний үгийг бусдад дамжуулж, өөрийн мэдэхгүй хэлээр ярьж, ариун сүнсний мэрэгэн үгийг хэлвч, хожим энэ бүхнийг хийх шаардлагагүй болно. Яагад гэвэл дэлхийн сүнхөд Есүс Христ ирж, хүн төрлөختний дотор ямар ч гэмгүй туйлын ариун байдлыг тогтоов. Бид одоо ертөнцийн эзний бүх нууцыг мэдэж чадахгүй бөгөөд зөвхөн зарим үгийг нь ойлгож тайлбарлаж чаддаг. Гэтэл хожим Есүс бүхнийг өөрчлөхөд бидний энэ ярвсын авьяас чадвар хүртэл хэрэггүй болно. Энэ нүлгэрлвээс доорх байдалтай адилхан. Би балчир байхдаа хүүхдийн сонирхол бодол яриатай байснаа насанд хүрээд энэ зангаа орхисон билээ. Бид ертөнцийн эзний ярвсын нууцаас зөвхөн зарим юмыг л ойлгож чаддаг нь хуучин төмөр толинд нүрээ харахыг оролдож байгаа хүмүүс. Асар олон юм бидэнд одоогоор тодорхойгүй. Гэвч бид ертөнцийн эзэнтэй хожим уулзна. Тэгэд ертөнцийн эзэн одоо намайг бүрэн гүйцэд ойлгодгийн адилаар хожим би түүнийг гүйцэд ойлгож чадна. Иймээс ертөнцийн эзэнд итгэж, түүнээс сайн сайхан авна гэдэгтээ найдаж, түүнд болон бүхэнд хайртай байх нь бидний мөнхийн хэрэг юм. Үүний дотроос хамгийн чухал нь хайр билээ.